бол тэвэ болсон ганц байсан шүү дээ. Одоо тийм тэвэ чинь ирэхэд тэвэ модны хийлгээ байхгүй баг эдлэгддэг. Тэгээд нойр зур дээр одоо ерөнхийдөө хужаа мөцөдийг л одоо оноо мөр тэвэний оронд яач юм бэ? Тэгээд хужаа мөцөг гэх. Энэ танаа адууны там уу? За одоо энэ жил Шандун там. тий, тэтгэж жандун одоо Ингээд авах. энэ жил хийлгэсэн одоо тэгээд адуугаа тамгалах гал тэгээд авч юм да. Одоо хизээ тамгалдаг л хавар биш үү? Одоо намар За тамгалдаг. одоо намрын дунд царай тэгээд дунд цартал тамгалан да. Энэ заримдаа бодогдоод идэг шүү дээ. Одоо мал ахвал юм да, Монгол хөл юм да. Гэтэл энийг ингээд улаас очил таны бүксэн дээр ингээд Цаанаас өвөл өөрнөс ихэд цаанаас өвдөөс олон жил ирсэн там байгаа одоо хүн биш мал юм чинь тэгээд хүн биш мал юм чигээр яраглаад байдаг ч юм. Тийм хүн. Одоо яаж ч бол олон жил юм да тий. Дэлхийн хамгийн аимшигтай хоолор Монголоор 2-дугаарт орчих. Цээжийг ингээд зүсчихэд дотор нь гараа игээд тэгээ бүр нуруунд нь хүртэл ар нуруунд хүртэл нь явуулаад тэгээ дотор өрцөнд чи урддаг үстэй тий. Өрцийн нураа дахиж гарааг ар нуруунд голыг тасчаа тэгээ ингээд амын уусчгаа хараа суугаад байдаг. Энэ хэр яацсан амир усууд. Хоны толгой иддэг. Тагнаг нь хууд атчихвал охиндоо маа миний охин гэл тагнаг нь хуулаа гэж. Нүдийг ухаж аваад өөрөө нэг нь өгсөн нөгөө нүдийг авгаад ухаж өгөөл. Хоёр жихийн огтлол хоёр хүүдээ өгөн үзэж байгаа гадаад хүн бол үхтлээ айцсан сууж байгаа юм чи. Энэ ямар амир хүмүүс. Тэгээ сүх өрцөн тархийн завчнаа гэж явж идэг. Таргасан чинь аврах том харах хулганыг гадна талын шатаага дотор нь улаасан чулуу хийж чагаад түлж иддэг гэж байна. Үхрийн гочлогын сугад татж яваад дотор нь махын өөх нь бүх юм жигээд тэгээ тэрийг хөшгөлж иддэг гэхээр үнэ аимшигтай сонсогдод. Танай нэг тарахгүй юу? тарахтай. За хаанаас аварж яваад? Сум дээр юу гэдэг вэ? Хийс ажилгүй. Хийс ажилгүй. Яаж амьдарч идэг хийс ажилгүй. Монголчууд бас амьдрал хэцүү байл чинь өдөө гадаа саяа үе ясныг сайхан хөрөнгөчсөн хөдөлмөрийн одоо үр шимийг идэж байгаа хүмүүс таарлаж байна. Тэгэхээр нутгийн ганц баян одоо баян давааж өг юм. Тэгээ баян даваах уу? Юу ч хийдгүү баян даваах уу гэдэг хачтай. Боллоо хоёлаа. За тэгээ нутаг усыг ярих байлгүй тийм үү? Ярих байлгүй. Гараад бас 9 сард өгч байгаа хөтө 20-д чончох шиг байна. Олон хоног явж байна. Мэдээж аялын дунд сайн муу сайхан муухай янз янзын байлгүй яг уу. Бүгдийг давж туулаад, ядрахтаа ядраад, баярлахтаа баярлаад хамгийн гол нь одоо миний Монгол орн, бидний Монгол орн ямар сайхан үлсэнтэй газар юм бэ? Монгол орн гэхээр ганцхан Улаанбаатар хот биш юм байна. Монгол орн гэдэг бол үндсэндээ тэр жигтэй алт, эрдэнэс одоо юу гэдэг тэрнээс ч илүүтэйгээр үнэхээр тийм сайхан гайхамшигтай байгалийн гоо үзсэн төгс газар юм байна гэдэгт бат итгэлтэй болоод эх орноо хайрлах сэтгэл маань улам одоо өргөн дэлгэр болоод явж байна. Нэвтрүүлэг үзэж байгаа үзэгч таа хүн ч гэсэн одоо улам одоо эх орноо хайрлж улам эх орныхаа одоо гайхамшгуудыг ажилтаа байгаа, завгүй байгаа бол явж чадахгүй байгаа бол хэрвээ явхаар төлөвлөж байгаа бол болдгоогийн тэмдэглэл нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. Энэ бол сэтгүүлчийн аялын тэмдэглэлийн нэвтрүүлэг юм аа.
Одоо болохоор бид нар Сумаасаа 45 км зайтай буцаж хойшоо яваад Бурхан Буудаа уулын эргэн тойрныг бичих гэж байна. Яг Бурхан Буудаа уулын бичлэг ерөөхдөө бас телевизүүдэд байдгүй үзэгчдэд ч гэсэн цөөхөн хүрсэн, хүрхийн явдад хүрсэн. Бурхан Буудаа уул гэдэг бол уулынхаа орой дээр буудааны хэлбэртэй том одоо чулуу байдаг. Тэр чулууг одоо монголчууд эртнээс нааш дахин шүтэж дээдлж ирсэн. Энэгээрээ бас Бурхан Буудаа уул гэж нэршилтэй болсон гэсэн ийм домог хууч ирээ байдаг. Одоо уулын орой дээр чулуу байдгүй. Хөдүүн тэмээний дүнгийн тийм том чулуу байдаг гэж байсан боловч одоо ерөнхийдөө багассаар байгаа чулуунаар нь тэр яг буудаа шов горойноор яг ингээд яг овооныхоо тойроод ирэхэд бол бас явган хүн болоод ирэхэд маш хэцүү одоо уяа бүсээр ингэж тойр үйлжиж одоо ингэ тойрч овоогоо тойрдог байгаа. Зам байхгүй. Зам болоод ер нь хэцүү. Яг тойроод ирэхэд бол хэцүү, зам байхгүй. Яг тийм яг шог горой дээр одоо тийм өндөрсөн овоо байдаг. Тэр 10 чулуу гэдэг яг буудаа чулуу гэдгийг тойрсон тийм овоо босгоцсон тийм өндөр уул байгаа. Чулуу гэдэг бол цаг хугацааны дийдэлд орно, тий? Хорогдно. Одоо төрүүчийн нэвтрүүлгээр бид нэр сэнж хад яаж үүсчихсэн тухай би ярьж ирсэн. Тэрнтэй адилхан ингээд салхин дэлгэж хорогдоо жигж эмдэлж уусаар байгаа. Тэгэл бас юм багсан л та. Энэ талд уг нь хөгсөрхийн нуруу дүнхийгээд бас мундаг сайхан өссөнтэй байгууллагын нэгээр бичигддэг хөгсөрхийн нуруу харагдаж байгаа бол наадалт нь нууртай, хойдолтой алтны кампантай. Тэгээд нуурын битүү цагаан шавар бол энэ хөгсөрхийн нур руу хүргэхгүй байгаа юм ярьж байна. За хүрж болдог арга байвал бид нар ямар ч гэсэн хүрнэ гэж тооцоол ингээл нэвтрүүлэг үргэлжиж байна да. За бид нар Бурхан Буудаа уулын бэлгийн овоон дэн гэдэг дээр одоо ирээд сая бол зам үнэхээр хэцүү байлаа. За энэ дээр гарч гэж бас үнэхээр их явд юм байна. Дээшгээ бол нутгийн саярчууд мөхчүүд одоо тэгэл нутгийн одоо тахдаг болсод бол яа тийм ээ. Бас энэ дэш явган ард юм байна. Илүү өндөр. Энд дээр нэг бичиг бас юу гэж утсан байна. Энэ ав ингээд уг нь энэ дээрээс битүү тэр жигтэй харагддаг юм байна. Нөгөө нуур нь харагдж байна. За тэр хөгсөрхийн уруу харагдж байна. Би Монгол хүн алтан дээд язгуур ам алтай нутгаас үүсэлтэй. Амьдралын дээд алтан гэрэг хөх толботоос үүдэлтэй. Гинэ. Бурхан Буудаа ууланда мөргөд залбирна. Бурхан Буудаа уулруу зүтгэсээр хагаад Ерөөл бэлдэнд ирж залбирах одоо хов тавилан бас эрхэн бол төрсний хүрд байдаг юм. За уул сайхан мэнэ. Уул сайхан бас самдуу. Модоо уулын самдуу. Газар усны эзэн таврал өвөлтэй багтаа шаглаа. За цолын нутгаас видео хийж болдгоо сэтгүүлч хүн зүгсээр байгаа дээрээ илээ. Хаян цомын минь сайхан болгож олзомгоор дөрөв аюулгүй түргэн сайн сайхан болгож шаарлаараа. Бурхан Буудаа уулна аяллаа минь өвөлтэй аваараа гэж зэлбэрч байна. За тэр Гялтгануур гэдэг чинь жинхэнэ нөгөө байгалийн баялаг байдлаар Гялтгануур чинь бүр томор гараад ирж байна. Тий. Энэ олдролдог байдлаар Гялтгануур чинь ингээ харахаар яг чулуу шиг. Ингээ шууд харагдаж байгаа шүү дээ. Тэгээд ингэж
холборлдог хөвсгөлөөс өсөх холборлдог. Энэ гялтгануур цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлийн маш үнэтэй технологид ордог. Маш сайн одоо түүхийд болдог үнэтэй чулуучтайс энэ ч өөрхөн. Гялтгануурын ордууд бас манад ганц нэг энэ төр байдаг. Алтан нутгийн өрөөдөр ингээл энэ чулуу гэхдээ яг тийм ховмцор шиг байгаас тий. Ингээд салмараад ийм чулуу байгаа ингээд бүр нимхнэр ингээд наач шиг ийм чулуу дүүа сануулаач юм аа тэгшин шиг баг хүмжсэн доржааны юм аа дүү гэдэг юм өмнө шатус бол доржсэн ба хатта ба жанчурыг тааварч жанчсэн бэ жалзамцаа доржсэн бэ сэдэ тоогч. За бурхан будаа бол Говьолтой аймгийн Бэгэр цогт Халиун сумдын нутаг дорших бурхан будаа бол одоо маш эртнээс дахиж өдөгдөж ирсэн. За ерөнхийдөө Монгол улсын түүхэн уламжид бичгүүдэд болон түүх дурсал бас нэлээх бурхан будаа уулын тухайд нэрлэгдэж хадгалагдаж үлдсэн байдаг. За улсын хурлын 1996 оны тогтоолоор бурхан будаа уулыг улсын хамгаалтанд авсан. За тэгээд уламжлалыг хадгалан үлдээх ашиглалт хамгаалтыг зүй зөвсөөр явуулах зорилгоор хамгаалтанд авсан байна. За бурхан будаа уул нь Монгол Алтай бөөн цулдам уулсын хэсэг. За тэгээд уулын өндөрлөгийн одоо мужийн уулын нуг уулын хээрийн дэд мужид багтдаг гээд ноён оргил нь 3765 м өндөртэй байдаг. За ноён оргил нь болохоор сая бидний энэ ард талд харагдаж байгаа уулынхаа орой дээр одоо буудаа хэлбэрийн том тогтц хаттай. За энэ буудааг бол одоо бурхан энэ юугаар ертөнцийг эргэж явахдаа одоо шидэж үлдээсэн бурхны буудаа нэг шиг энэ уулын орой дээр тогтсон гэсэн юм домогтой байдаг. За орой дээр гарсан хойно бурхан буудаа бол нөгөө буудаа тавьсан хэсгийнхаа ардлаар завчин мэндөр 30 гаруй метр өндөр хаттай учраас бүс уйж байгаа. Тэгээд тэрнээсээ зуурж одоо буудаага тойрдгоо тэгэхгүй бол унчих гадаг гэсэн юм яриатай байд юм байна. За тэгээ энэс цаашаа одоо бид нар бурхан буудаа уулын бэлэр дамжаад одоо нөгөө бөөр илс буюу Монгол улсын одоо бас алдартай нэг эмчилгээ сувилгааны газар тэргээр үзээд нутгийн бас брэндүүдийг энэ сумын брэндүүд Бэгэр сумын брэндүүдийг бас үзье. Салсын бараатай сансан сэтгэлийн мэдсэн арамжаатай шүрэн эрдэнэ буудаа тахилгатай шүтэн хархан бурхан буудаа ми бидigi дэрэлхсан баян хаан бурхан буудаа Номон ханароо гадасоо бадамдаа зумбэрдэг төрхин харахаа За самаач байна. За юу хийж байгаа? Яаж тоглож байгаа? Айл гэр болж байгаа. За айл итгэвтэй найли. Гангад юу хийж байгаа нэр вэ? За хоёр айл гэр болох яаж тоглож байгаа гинэ? Бид хоёр айл гэр болох.
За хоёр ажилдаа хийж байгаа юм одоо ажилдаа явсан мó. За тэгвэл би тоглож өгөх. За ямар ажил хийж байгаа юм? Танах ямар ажил хийж байгаа? Аа? Танай ажил ямар уулуурхай ажил юм уу? Алтны компани юм уу? Алтны компани юм шүү. Танах ямар компани? Компани биш. Компани шүү юу? Зүгээр ажил. Зүгээр л ажил. Экскаватор чи юм уу? Юу? Шангаар ингээл ухдаг экскаватор чи. Биш. Биш юм уу? Чи юу гэж байна? Манай зүгээр бас нэг ажил. Атан зүгээр ч. За танай гэрт очие яли. Тэр. За очиж үзье. Надад гэр үзүүлчих. За ажлын цаг дууслаа. 5 цаг боллоо. За юу вэ? Маач. Тац. 5 цаг боллоо. Нүгөө танай айлын чи эзэгтэй хайцсан бэ? Айлын авгаа. Тэр хагнаас дуудаа чи тэр айлын авгаа. За эхлээд танад очие. Орилоо дуудчихаа штэ. За чи дуудаад би танад очиж. За. За. Танай хинийх гэдэг айл вэ? Чон хин гэдэг? Бомбас. Аа уг. Бомбай. Бом баярх гэдэг айл очих байгаа юм одоо. Гэт тэр доор ингэчэн оронго сарнаа оронго байгаа л. Илүү байхгүй л байна. За энэ хинийх үү? Энэ өрөм сарнаа нэ. Санаа гэх. За. Танаа хайд. Тэр хинийх. Тэнцүү. Танах. За танаад очие. Шууд танаад очие. За яваа. Хаагур явдээ. Бас тойрж гол нь хамаагүй давхгүй. Тийм үү? За. За танаа хали. За энэ юм уу? За танаа ширээ хали. Энэ ширээ юм уу? За нааш. Энэ сандал юм уу? Жолоонод нь. За. Энэ интэнэгөр тэр байжгаар тэр бакенэгөр тэн тэш явцаа. Тэр өглөө тоглож байсан тэш явцаа. За энэ танаа гэр чи энэ үлээ. Энэ оронгогийн энэ миний. За энэ чиний өрөө юм уу? Энд чи одоо танаас том байшин барьсан юм биш үү те? Тэдний ч гэсэн бас байсан. Тэг байшин юм уу? Тэ. Танаа хэдэн өрөө байшин болсон бэ? За тоолор хэдэн өрөө байшин? 8 өрөөс. 8 өрөө. Паста мондөг өө. Том хаус барай хийсэн биш үү? За энэ хүний өрөөг нэ тэр цамцаа тавьсан байгаа. Тэр баажаг нөгөө. Баажиг өрөө нь хаалгана хэлий. За энэ хүний өрөөг нэ. Энэ ингэжэн. Ингэчингийн өрөө. Доороо. За чиний өрөө хэлий. Энэ миний өрөө. Энэ чиний өрөө юм. Чиний өрөө тавилга мавлаг байна уу? Аль чиний өрөөнд орж үзээ хэлээ. Энэ холбоо. Холбооноо. Энэ боо. Боо. Энэ боо. Боо. Боонууд нэм гомцгой юм биш тий. Яаж барьд боо вэ? Ингэж. Тэр яг боо шиг юм биш тий. За. Автор дотор юу хийсэн? Чөл хайр хийгээд чихэр гэсэн. Үгүй. Чихэр гэ. Чихэр юм уу? Автор дотор алтан самааг хэрэггүй чихэр л хэрэгтэй. Боос. За. Нэглээ хийсэн. За компьютер дээр юу хийдیں۔ Тэр компьютер дээр юу хийдیں۔ ажиллаа л хийдیں۔ Ажиллаа ямар ажил хийдэг вүлээ? Дүн сайн тэнд хийсэн ажиллаа. Алтны компани ажиллаа. За номон дотор ямар ном байна аа? За харъя. За ямар ном байна танай номонд? Энэ номнууд. Ном уншдаг хүн байгаа нь шүү дээ. Чи хэдвэр анги бэ? 12. За сайн байна. Чи хэн блэ нэр? Ялк. Сайн байна уу ялахгүй? Танаа өрөөнд юу вэ танаа гэрт? Юу шүү байхгүй? Эднэр юу юм? Эднэр юу юм? Энд нөгөө буунууд наа. Буунууд наа юм уу? Хайли за ямар бууга үзүүлчих хэвтэй. Яриад хэлээрэй. Урт буу. Урт буу. Энэ гар буу. Гар буу. Энэ холбоо. Энэ холбоо. Энэ сэнэгдэг буу. Хайли тойрны холбоогоор яриад хэвтэй хоорондоо. Энд баг. За холбоогоор яриарэй. Тэр алсан би. За яриарэй. Байна уу ярьд юм ба үстэй. Таны яриа үзүүлчихлээ.
залхуу өрмөр том байшин. За оронгойг хаалгана ди. Жөө. За сайн байна уу оронгойгоо. Харган давтаа амарч гин үү? Хэлээрэй. Ярьдгүй юм уу? Энэ юу байгаа оронгой юм? Автар. Автар. Нааш. Гүрэн энэ. Юу юм? Түлхгүрэн. Ва түлхгүр юм уу? Тийм. За түлхгүрдээ донголгороо. За авдрын дотор нь юу байгаа? Энэ. Юу байгаа? Чихрэ. Чихэр юм уу? Дандаа чихэр үү? Тий. Ямар чихэр хийсэн? Чихлаад набар хийсэн үү? Хийсэн. За чихэртэй дүүрээ автар. Тэр юу юм ширэн дээр? Энэ ширээ юм уу юу юм? Тэр юу? Наач юу юм? Утас. Утас гар утас ч юм уу? Тий. Энэ чинь гар утсаараа энэ нэглэн залгаа яриад байж. За хиндүү залгаж байгаа. За эдгээр юу юм? Тос. Юу нэ? Тос. Тосоо. Тий. Юуны тос юм? Нүүрний. Нүүрний тос юм гэж шүү. Гарны тос нүүр. За аль нь гарны тос, аль нь нүүрний тос юм? Энэ гарны тос. Энэ гарны тос. За. Энэ гарны нүүрний тос. Энэ нүүрний тос ногоон өнгөтэй нүүрний тос юм уу? Тий. Ногоон нүртэй болчих юм шиг. Үгүй. Энэ юуны тос юм? Тос биш. Юу юм? Лугэл нэг юу. За тэгээд дээж очиход би тань жихэр өгөн заа юу. Надаас жихэр аваарай заа юу. За. Сарна сайн уу? Сарнаас тайгу. Ууртай юм. Яа уурлаад байгаа сарна. Яси. Уурлаад байгаа юм уу? Хилдэхэд байгаа юм уу? Тийм аялаад байгаарай. За, сарна юу идэгүү? Юу чи? Аль сургууль суртыг? Бигэрсэн. Бигэрсэн. Бигрийн сумын хэддгээр анги үү? 4-р анги. Оо чи зөнийг том болчих юм. Танаа гэрч айл энэ төр айл өрөө. Хоёрыг танаа өрөөнд очив. Сарна нэг өрөөнд очинаа. За. Энэ курстөр за. Сарна. Танаг би чи сая нэр чамтай гар утсаар яриад Ууган баярын нусны гоожод тухай ярьсан шүү дээ. Энэ чиний гар утс юм уу? Мөн үү? Юу юм? Надад хин нарканы өгсөн. Наркана юу гэж өгсөн? Нарканы зүгээр надад өгсөн. Би нарканаас. Танаа өрөөнд чи одоо юу байгаа юм бэ? Мэдгүй энэ хийдэл надад юм тавьж өгсөн. Оо чи тэгээ мэдгүй юм уу? За. Ингээд хөдөө Оолтай аймгийн ямар сум бэлээ танах чи? Сумынхаа нэрийг бид хүүхд байна уу? Би мартчихлаа. Мондөг сарна том болохоор би чи. Оолтай аймгийн Бигэр сумын хоошоо бид нөгөө хуулын хавцал дунд уулаасаа бууж явж байгаа. Тэгээ уулаасаа бууж явсан замд нэг юм хүүхдүүд тоглож байхдаа тааралдаад бичлэг авлаа л да. Хөдөөний хүүхдүүд дээгхэн үед Монгол гэр барьж тоглодог байсан болол одоо байшин барьж тоглодог болжээ. За тэгээ хүүхдийн тоглоом бас их хөгжил өөрчлөлт орсон байна. Та бүхэн ярьсан баг. Компьютер байна, гоо сагны хэрэглэл байна. Тэ? Шинээр бас их олон юмд орсон байна. Байшингууд нэг олон барьсан байшныг олон өрөө тасалгаатай. Тэр тусмаа бүр наран шарлагын өрөө гэж байна. Нойлын өрөө гэж байна. Ингээд хүүхдийн сэтгхүү болон хөгжилд маш их өөрчлөлт оржээ. Тэгээд хөдөөний хүүхдүүд маань их хөөрхөн байна. Гоё байна. Энэ сайхан мундаг сайхан байгалийн дунд. Тэгээд юмтай. Энэ чулуун тоглоом дотор бол дутуу юм алга. Тэгээд чулуун тоглоомоор тоглоод аз жаргалтай байж байгаа хөдөөний хүүхдүүдийг хараад сэтгэл их сайхан байна. Бас их аз жаргалтай болж байна. Хүүхд насндаа ирж очсон юм шиг. Би хүүхд байхдаа чулуун тоглоомоор тоглож байгаагүй л дээ. Улаанбаатарт өссөн болохоор. Гэтэл надад мэдээж тоглоомоо орлуулж тоглодог байлаа. Янз янзын юм төлөөлөлөд тоглодог байлаа. Тэгээд чулуун тоглоомоор тоглосон энтхий хүүхднаас их гоё юм те. Гоё нөө. Хоёрны ганц дуудуулах хүүхд байхгүй юм уу? Юу юм? Хогийн заваа. Машин. Чиний ганц дуудуулагч надаа. Тэхүү. Мэдгүй юм уу? Ишэл та. Мэдгүй юм ганц дуу мэдгүй юм уу? За бид гурван зургийг аваад өгч. Цог зураг авах болох уу?
Энд чи энэ урддаг чи эмэгтэй охин Монгол баг. сонгоо. Монгол сонгоо. Мос сонгоя. Чагаа. Энд чинь яг нэг игнээ зурлаа шүү. Ойлгохгүй шүү. Сарнаа ойлгох гэдэг хараа. Чи ногшод л да. Тэгвэл өвдөг л шаргаад анаад өвдөг. Хиний чиний үйл өвдөд байгаа юм уу? Урдсан байгаа. Чи уралдах юм уу? Чи дуугаар уралдах юм уу? Хүн дараатай юу? За 1 20 ураа. Үцгүй атах юм шиг чад. Тавч зогроо унцдаг. Өө ингээд гэр бүл орлоо гэж.